Сайн уу, энэ өдрийн минь төргийн Улаанбаатар хотод дахь бидний завгүй амьдралыг өнөөдөр харуулъя. Өнөөдөр бид Поховын сургалтанд явж байна. Жохон хоцорсон манай хүн жохон зангидастай, хүмүүсийн зангидастай. Өнөөдөр Поховын сургалтандаа суугаад өдөрлөгөө сургалт болно. Тэгээд гоё бичлэг хийж бодож байгаа. Тэгээд өөртөө 유선 오차 부대고 님의 춘스 차에 좋아가 자기 어른이 잔대로처럼 여기 있는 지금 지난 발사 이렇게 주니 막 부대고 막 부대고 자 통대님의 와사비 부대고 있다 인 이슈도 들어갔잖아. 在学习之前呢，我先告诉大家，我们这些凤凰所有的产品你是怎么来。과제 정도 좀 가르치. 자, 두 번째 이제 지금 오늘 미국생 그 조사 가는 분이 이거 이거 때 시스템이 발달 마시는 거들 또 올라가고 있어서 좀 빨리 가서 같이 가서 좀 하시게. 너무 좋지, 너무 속상해. 너무 좋게 해주시다. 좀 됐어요, 이거. 하루 заяа. 30 cm-ийн зайнаас бэлцэг цацсан заяа. За өнөөдөр бид хоёр дахь сургалтандаа суулаа. Поховын бүтээгдэхүүний танилцуулгын талаар 2 хоногийн сургалт болоод өнөөдөр сүүлд суурчаад одоо гэрийн гадаа ирсэн байна. Тэгээ Поховын сургалтнаас яг эрүүл аж төрөх соёлын талаар юу нь бол би нэлээд сонссон. Тэгээд өнөөдөр сургалтандаа очиод бүтээгдэхүүний талаар яг тодорхой мэдээллүүдийг аваад улам их итгэл үнэмшил маань ихсэж байгаа. Тэгээд би бол яг дунд нь ажиллах хүн биш, би хэрэглэгч. Тэгээд нөхрийгээ өнөөдөр 2 хоног суугаад тэгээд сургалтанд суусан сэтгэлийн нөхөөс асуу гэж бодож байгаа. Тэгээд Похов компани ер нь бол би бүх зүйл нь яг урмлын гаралтай болохоор нь одоо надад илүү гоё санагддаг. Хими ямар нэгэн урц найрлага оруулаагүй. Тэгээ бүх юм яг юм боддороо ер нь харагддаг. Тэгээ үйлдвэрүүд нь ингээд бүх зүйлүүд нь хийгдэж байгаа, технологинд ингээд бүх харагддаг болохоор би бас яг ууж хэрэгж байгаа зүйлтэй итгэл үнэмшилтэйгээр хэрэглэдэг болохоор надад бас үр дүнгууд айгүй сайн нөлөөлж байгаа. Тэгээд яг энийг ажил болгож би хийдэггүй ч гэсэндээ өөрийнхөө сэтгэлүүдийг ер нь хуваалцаад явдаг байгаа. За тэгээд сургалтын талаар нөхөөс асууя. Сургалтын суугаад чамд ер нь ямар санагдав? Нэг ийм л үг байна. 1000 сонсохоор нэг үз гэдэг. Тэгээд
Ер нь бол яг нэг Поховын талаар маш олон мэдээллүүд байдаг байсан. Яг бол ингэж бүх бүтээгдэхүүнийх нь нэгдүгээр энэ ямар сургалтанд сууснаа хэлэх юм бол нөгөө бүх бүтээгдэхүүний орц найрлага болон хүнд одоо нэг үйлчлэхийг юу хэлээ. Хэрэгтэй тий. Юу яг юу юунд нь хэрэгтэй вэ гэдэг зүйлийг нарийн сайхан тайлбарлсан. Тэгээд дээрэс нь бүр яг хятадынхан тэр нэг Похов компанийн багш бизнес коллежийн академийн багш нь ирж бүх бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тэгээд ер нь бол Баттай их сурвалж гэсэн үг шүү дээ тий. Бүх судалгаа шинжилгээтэй орж байгаа орц найрлага бүх зүйлийг ингээд нарийн сайхан тайлбарлаж өгсөн ийм 2 хоногийн бүтэн цагийн ажлын тий. Өглөөгөөс орой 18 цаг хүртэл суусан 2 хоногийн сургалт байлаа. За тэгээд энэ сургалтаас бол миний үзэл бодол бол тэр чигтээ өөрчлөгдсөн. Яг тэгэхээр би Поховыг эхлээд им гэж боддог байсан. Яг тэр чинь бүгд нэг юм капсултай шахмал тий. Ер нь бол нэг имэл гэж боддог байсан. Тэгээд би ч өөрөө им уух дургуун уншиж өөр мэдээж шүү дээ. Өвчин ундах юмч баг хэрэглэх үсдэг. Тэгээд им гэж бодож исэн бодол маань өөрчлөгдсөн байхгүй. Яагаад өөрчлөгдсөн бэ гэхээр Поховын орж байгаа бүх бараа бүтээгдэхүүнийх нь орц найрлага нь цэвэр ургамлаас гаргаж авдаг зүйл байна. Тэгээд ургамлдаа дээд зэрэглэлийн ургамал. Тэнд нөгөө нэг ургамлын хаан гэж ярьж байгаа шиг хүн орхотоо тий. Линчийн мөөг. Тэгээд нөгөө хорхоо өвс хамгийн чухал нь тий. Хүн билүү орхоо өвс тий. Тэгээд маш олон төрлийн орхоотонууд. Хүн орхоотоо дотор чинь олон төрлийн орхоотонууд бас идэм лээ. Ер нь бүгдийн ийм судалгаа шинжилгээгээр гаргаж ирсэн цэвэр байгалийн ургамлын шахмал болон капсултай шингэн төрлөөр гаргаж ирж байгаа бэлтгэлүүд байгаа. Нэмэлт. Одоо тийм ялангуяа одоо энэ Улаанбаатар хот болон энэ суурин соёл иргэн шишлэр бид нэг ингээд сүүлийн жилүүдэд амьдарч байгаа энэ хүмүүст илүү тохирсон тийм бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тийм тэгээд ид биш ид шид биш эдийн шид гэдэг байна шүү дээ. Одоо бие махбод эдийн шид. Тэгээд нэлээд сайн өргөн ойлголтуудыг авсан. Тэгээд надад хамгийн таалагдсан бүтээгдэхүүн гэх юм бол ойлголтыг авсан гэх юм бол 3 төрлийн элексээр байгаа. Би уус элексээр нь дуртай. Амтанч гоё шингэн төрлөөр байдаг тий. Тэгээд дээрэс нь бөөрийн бэлтгэл. Энэ бол уусаа яг ирчүүдэд бол зайлшгүй шаардлагатай зүйл гэж ойлгосон энэ сургалтанд суугаад. За тэгээд нөгөө нэг тамирчтай зориулсан хүн орхотоотой бэлтгэл байгаа тийм нөгөө найруулж удаг. За тэгээд нэг нь болохоор юу вэ? Харин дөрвөлжсэн шүү дээ. Ямар ч нэг 4 бүтээгдэхүүн алтан цус. Линчи бас байна. Нөгөө нэг илэгний хамгаалагч. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүдийнх нь ер нь ойлголт нь ингээд шууд уугангуудаа одоо юу гэдэг хүний толгой өвдөнгүүд өвчин намдах юм уу л да. Ибупрофен ч юм уу диклотик уулаа гэж бодонгууд тэр дороо намддаг. Энийг бид нөгөө нэг сайн үйлчлэхтэй гэж ойлгоод байдаг бол эсвэргээрээ Поховын бүтээгдэхүүн нь болохоор хамгаалах. Тэгээд дээрэс нь үр дүн үзүүлэх гэдэг шалтгаанаар нөхөн төлжүүлэх гэдэг ийм удаан хугацааны үйлчлэлтэй. Яг тэгэхээр нөгөө нэг ургамлын гаралтай бүтээгдэхүүн болохоор. Уламжлалт тийм. Уламжлалт тийм нэр хамгийн чухал нь дорны уламжлалт арга. Одоо яг хятадын уламжлалт арга. Тэгээд манай монголчууд ч угаасаа бас уламжлалт дорны соёлтой хүмүүс болохоор яг тийм уламжлалт зүйл маань илүү их зохимжтой байдаг. Тэгээд дээрэс нь ганцхан эмний талаар биш. Энэ сургалт нь хүний нөгөө нэг биеийн тэмцвэртэй болон доктортой байдлын талаар хэлж ярьж ойлгож өгч байгаа байхгүй. Одоо жишээ нь хий те хүн хийхээр яа тийм шар болохоор яа тийм бадгам гэл нөгөө зүйлүүд дээр ярьдаг шиг энэ дээр цусыг юу хөөдгийн ч тийм одоо ин ян те ци энергийн талаар ингээд маш олон өргөн мэдлэгтэй боллоо. Энийг ингээд бүгдийг тайлбарж ярих юм бол маш энэ чинь юу вэ баг 15 цагийн хичээл шүү дээ 2 өдрийн те сургалт гэхэр чинь энийг одоо энэ маш богино хугацаанд бүрэн бүтэн бас тайлбарлах нь боломжтой зүйл байх. Тэр нь бол нэлээд үр дүнтэй. Тэг Поховыг хэлэх шигцээ. Би бас ингэж боддог. Гэтэ би нэг юм үг сонсч байсан. Хувьтай хүн орхоо өвсдө таардаг гэдэг үг байт юм лээ. Тэгэд би бас Поховтай таарсандаа баяртай байдаг. Дээж маань ингэ намайг хэвлүүлээд тий. Намайг ирүүлж аваад баяр бүр маш баярлдаг. Тэгэд хүний бие ер нь бол нөгөө нэг энэ ян ци энергиэс ингэ тогтд юм байл та. Тэгэд тэр энергиудыг хооронд нь тэнцвэртэй байлгахад тусалдаг эм ургамлууд ордог гэсэн үг. Тэгэхээр уусаа энэ бүр ингэ амьдралын тий ингэ яг одоо хөвшил хэмлэх хүртэл ингэ маш зөв голдролд нь оруулахаар бүтээгдэхүүнүүд шиг яг сургалтын цуусны дараа бүр илүү бүрэн сайн ойлгосон гэсэн үг. Миний хувьд одоо нэг линчи биш үү? Тарих болон илэг хамгаалах гэж байгаа. Линчид амар их ач холбогдол өгж байгаа. Яг тэгэхээр миний эргэн тойронд энэ илэг болон тархины хамааралтай маш олон хүмүүс байгаа байхгүй юу? Тэ ах トゥ найз нөхөд ингээд эргэн тойронд байх юм бол тэгэхээр ер нь бол яг линчи илгийг яаж хамгаалдаг дотор нь тэр нөгөө линчи гэдэг мөөгнөөс тэ дээр нь ингээд тогтсон тоосон цэрийн нарийн аргаар авж агаад тэр имийг бас давхар орц найрлаганд нь оруулдаг. Тэгээд тэр тоосон цар болон линчи гэдэг мөөг нь ямар үр дүнтэй гэдэг нарийн сайхан тайлбарж өгсөн. Тэр ер нь бол энэ линчи дээр бас амар ач холбогдол өгж байгаа нь тэр хүмүүсийг ирүүлжүүлнэ. Тийм. Тэгээд ирүүлжүүлээд үр дүнгийн үзээд тусалж чадах юм бол үнэхээр баяртай байх. Тэгээд Похов компани ганц ингээд эрүүл аж төрлийг ингээд түгээхээс гадна энийг хэрвээ яг хийж чадхаар бол бизнес болоод бас нөгөө хувийн санхүү эрхчлэн төрөх боломжтой. Гэтэ энэ талаар нэг сүртэй би бас өөрөө ойлголтгүй ер нь ярмааргүй байна. Бүтээгдэхүүнүүд нь бол цаашаа ингээд хэрэглээд үр дүнүүдээ би хуваалцаад явна гэж бодож байгаа. Яагаад гэвэл миний хамтарч ажиллагаа газар гэсэн үг. Ер нь л тэмцдэг. Хэрэглэгч би хэрэглэгч юм чам. За тэгээд
юу энэ амар орж байгаагаа юу орж ин гарч ин тэг мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Тэр юу гэдэг энэ сайн гिचэд авчираад юу уугаад байгаагаа мэдгүй бол ямар орс найрлагатай юу уугаад байгаагаа мэдгүй энэ бүрэн сайн гэсэн уугаад ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр тэнд орж байгаа орс найрлагыг мэдээд яаж үйлчлэхийг мэдээд яаж уух ёстой зааврыг бас мэдээд авчихад ингээд ер нь бол үр дүн нь бол сайн. Yes. За тэгээд бид нэг 2 хоног бас мэдлэгэд хэллээ. Тэглээ. Эрүүл мэндийн нэлээд өргөн мэдлэгтэй боллоо. Тэгэхээр ер нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд өөр тэгээ Похов ч бас дотроо амар олон төлөөлөгч газар юм байна. Ер нь бол миний анзаарх нь бол хамгийн юм их төвчүүлэлттэй хамгийн давгүй мэдээллийг өгдөг тий. Хүмүүс дүн за худлаач яриах байх ямарсан маш зөв ойлгомжтой тодорхой мэдээллийг өгдөг газар нөх юм бол төлөөлөгч газар нь 0.3 газар байна шүү. 0.3. Ийм юу 0.3 төлөөлөгч газар илүү юм итвчүүлэлт сайтай хүмүүстэй илүү анхаардаг тий. Бүтээгдэхүүний талаар маш олон сургалт ийм юмнуудыг хийж өгдөг болохоор үр дүнтэй. Хэрэглэж байж болно. Эсвэл энэ хэрэглэж байгаа зүйлээ хэрэглэнгээ бизнес хийж болно гэдэг санал тавьдаг юм лээ. Гэхдээ бид хоёрын хувьд бол угаасаа яг тэг бизнесийн зарчим яаж явагддаг юм уу талаар бол мэдгүй. Ямарсан онон бол энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд маш олон үр дүнд хүрж байгаа тийм. Нэлээд одоо хэрэгжилээ шүү дээ бас тийм. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүдийн маань ээж өгдөг тийм. Ээж өгөөд тэгээд оногийн би ер нь өчнөө олон жижиг сажиг асуудлууд нь цэгцэрсэн одоо тэгээд тодорхой хэмжээнд би яг өөр шаардлагатай өөрийнхөө биеийн байдлаас хамаарат зарим нэг бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж үзэж байгаа. За тэгээд сайхан итгэвтэй өнгөрсөн 2 хоног өнгөрлөө. Тэгээд хотын завгүй амьдралын дундуур тэгээд хажуугаар ингээд мэдлийн өрөөд хэлсэндээ баяртай байна. Тэгээд энэ баг ганцхан л урах шүү. Баяр. Нэг л болох шүү дээ. Тэгээд нэг л урах. За тэгээд дараагийн влогороо дахин уулзцаая. Баяртай. Бид одоо гоё дуу мөцгөл та. Ай. Мань чинь Похов чинь Поховгүй бол хог чинь.